55 дугаар бүлэг. 3 өдрийн дараа үүдэн дээр нь сургамж айлтах нь Ван Юнкайн нүднээ Янчэний бардам төрөх шахны хүн сарв мэд тусна. Өрсөлдөгч нь зүгээр л эргэж харалгүй алхан отоход Ван Юнкайгийн дотор хорсод буцалж хүзээн зөвшөөрхийн аргагүй гуниг нөмрөн авлаа. Үгүй, ийм юм байх ёсгүй. Тэрээр нүдэндээ харагдаж буй бүхэндээ итгэж ядан байв. Янчин гихч чинь хэрэггүй хог байсан биз дээ. Төдийзэн удаагүй байхад Янчин Ван овогтны өмнө өвдөх сөхөрч өвг дээцийнхээ үнэт ягаан гоо зуухыг алдаж байсныг тэр тодхон санана. Янчин Ван овогтнуудад ялагдсан. Энэ үгийг дотроо дагтан шивнэх нь өөрийгөө тайвшруулах цорын ганц арга мэдээж. Гинт тэрээр газар дээрээс суг үсрэн босоод хоолоогоо сүйдэл хашгирлаа. Янчин, чи юугаараа бахархаж байгаа юм? Ван овогтнуудад ялагдсан чинь сайхан биш үлээ. Янчин уг нь асуудлаас зайлсхийхийн тулд түүний амийг өршөөсөн юм. Гэтэл энэ үгийг сонсоод инээд нь хүрв. Ван Юнкайд доромжлолт дунд өөрийн гэсэн орон зайг олох өөр арга үлдээгүй бололтой. Тэрээр уужуу тайвнаар эргэж харахад хүүтэн харцсан Ван Юнкайг нэвт шурт ширтхэн тэр. Тэр харцанд Ван Юнкайгийн бие ар зайн чичрээд явчихав. Ван Юнкай, би сая чамайг асангүй гээд арч чадахгүй гэсэн үг биш шүү. Тэрхэн мөчөд Ван Юнкай мөсөн агууд орхшигд болон орчны агаар эрс хүүтрэх шиг санагджээ. Миний хуучин бүтлгүүтлээр намайг сүрдүүлэн гэж бодож байвал чи дэндүү гинэн байна. 3 өдрийн дараа би Ван овогтны үүдэнд очиж Ван Рен, Ван Дэн нараас эм найруулах ухаанд сургацсан. Тэр үед чамд зориг байвал нүүр турцгаая. Янчин үүнийг хэлээд дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар юу ч болоогүй мэд алхан одлоо. Ван Юнкай түүний нүднээс уур хилэн доромжлол биш. Харин өөрийг нь ирэхгүй даруулах итгэл төвс бардам омогтой харцыг олж харжээ. Түүнийг хинж тоосонгүй. Юус яхуйч мөн адил. Буцах замд Янчин Ян Юань нар зэрэгцэн алхана. Тэрийг дотор шархаа боолгуулсан Ян Үу эргэлзэнгүй явсаар тэдний гүйцэж ирээд юу хэлэхээ мэдэхгүй гацжээ. Янчин инээнцэглэн. Ян Үу аха, хэлэх гэсэн үг байвал нуух хэрэггүй. Ян Үу санаа алдана. Янчин, би өнгөрсөндөө дэндүү буруу байжээ. Өнөөдрийн явдлын дараа миний бодол цэгцэрлээ. Гаргүй босон ч гэсэн би эр хүн болсон мэт мэдрэмж төрж байна. Магадгүй энэ нь муу зүйлээс гарсан сайн тал биз. Хэрв гар минь бүтэн байсан бол би насанд хүрсэн ч гэсэн хүүхдээрээ л үлдэх байж. Тэрээр хүндэтгэлтэйгээр бүх хийж, Янчин, өнгөрсөн бүхний төлөө ууж тараа гэж чин сэтгэлээсээ үчигдлөө. Өнөөдөр Янчины хийсэн үйлдэл түүний зүрхэнд бөхсөн читгэрийг үлдэн хөөж, дотроо хатгалж явсан хорсол, гомдлыг нь угааж өгчээ. Ян үгийн гимшсэн харцыг хараад Янчины харц зөөлөрч нухацтай болов. Тэрээр Ян үг төрөлхийн муу хүн биш. Ядчил талахах сэтгэлтэй нэгэн гэдгийг ойлгосон юм. Залуу наснд ардаа гарахгүй хүн гэж хаа байх вэ? Ян уах, бүү шанал. Гаргүй боллоо гэд тулааны зам чинь тасраагүй. Хичээх юм бол бүх зүйл боломжтой. Чиний зүв. Ян овогтны гэрт чамаас өөр хинч миний шилдэг авьяастан гих ардрыг булаад чадахгүй. Гаргүй байсан ч гэсэн. Ян үгийн нүднээс өмнө байгаагүй шийдэмгий бөгөөд өөртөө итгэлтэй амог бадарч байр. Үүнийг харсан эцэг Ян Юань нь нулимс цээлэгнүүлэн эр хүн байхад хань ижил гэдэг чухал бишээ. Хүү минь өнөөдөр ухаарчээ. Ирээдүйд илүү их амжилтанд хүрнэ хэмээн баясан өгүүлнэ. Эцэг минь өдийг хүртэл намайг дэмжиж байсанд баярлалаа. Ян үгийн хоолой зангирч байв. Тэрээр баг зэрэг амьсгаа аван Янчин бид тусдаа ярилцаж болох уу гэж шивнэлээ. Янчин гайхан Ян үг даган холдов. Бусдаас холдож чимээгүй болмогц Ян үу санаа алдан. Янчин, эцэг минь Ян хэнийг чамд дахин гай болохгүй байхыг тушаасан ч төрсэн ахыхын хувьд харахад тэр чамайг зүгээр орхихгүй бололтой. Энэ молгоо хүүхэд чамайг үргэжлүүлэн үдэж байна. Чамд өршөөд үзүүлэх хэрэггүй. Ухаан ортол нь хатуухан шиг сургамж өгчих. Тэр ойлгох хусна. Удалгүй хормын цуваа Ян овогтнyd ирлээ. Янчин эцэг Ян Юаны хүсэлтийг татгалзаж 3 өдрийн дараах тулаанд бэлдэх хэрэгтэй хэмээн гифтээ харихаар шийдэв. Харин Ян Юань Ян Жинхэ дээр очиж бүхний тодорхой мэдээлв. Ян Жинхэ уг аялагт хамт яваагүй ч Ян Юаны яриаг сонсоод хөмсгөө өргөн гайхширсан харцаар. Ван Юнкайг сүй хүү шиг хүчрхэг гэж бодохгүй ч тулаанд газар үгүй. Янчин Ван Юнкайг ясан гэдэл нь гайхалтай. Энэ нь бидний эзэндэн дарамжиж болохгүй гэдгийг их овогтнуудад сануулж байна. Гарын 5 хуруугаараа үзэгцэх биш. Жинхэнэ тулаанд ялна гэдэг нь хүч чадлаас гадна зориг, туршлагын илэрх юм. Тийм ээ, бас Ян чиний тулааны урлагийн эрдэм улам сайжирсан шиг санагдлаа. Дахин сайжирсан гэв. Тийм богино хугацаанд уу? Ян Жинхэ жинхэнэ утгаараа гайхширв.
Миний өгсөн нөөцөд үр дүн гарчээ. Ахмад насны хийснээр нөөц бүр авьяастанд өөр өөрөөр нөлөөлдөг юм байна. Ян чин бол үнэхээр авьяаснуудын дундах авьяастын юм да. 56 дугаар бүлэг. Шийдэмгий харц. Овгийн баялаг хөрөнгийг яагаад зөвхөн шилдэг авьяаснуудад хуваарлж дунд зэргийнхнийг нь орхигдуулах юм бол? Учир нь авьяаснуудад хүртээсэн хөрөнгө хизээж тазаар болдоггүй. Харин чадваргүй нэгэнд өгвөл артан эрдэнэч усны урсгал шиг л алга уусна. Ян чин Ван Юнкай нарын тулааны үеэр Ян Юань түүний ур чадвар өсөж байгааг анзаарчээ. Гэвч Ян чин бие махбодыг хатуужуудах үеийн 6 дахь түвшинд хүрснийг мэдсэн бол тэрээр үг хэлэх тэнхэтгүй болох байсан биз? Миний хүү Ян үүж хангалттай сайнч Ян чиний дэргэд хол хаягдах нэ хэмээн Ян Юань гашуун инээмсэглэл тодруулав. Энэ бол манай Ян овогтны ерөөл. Ян чинийг мандахад манай овогтон хамтдаа өвснө. Ян Жинхэ ас тэртэг ширтэн бордлого тээсэн харцаар өгүүлв. Ян Юань хүндэтгэгтэйгэр. Ахлагчаа, сэтгэл тайван байх тун. Ян чиний зан чанар авьяас аль аль нь дээд зэргийнх. Өнөөдөр Ван Юнкайтай зэвсэг агсаж тулалдахдаа сөхөрсөнгүй их үүсэд төрөгсөн нэгэн болохоо харууллаа. Ийм авьяасны төлөө хуваа хичээх хэрэг надад үгүй. Бас нэг зүйл. Кирээр 3 өдрийн дараа Ван овогтнyd очиж Ван Рен, Ван Дэн нартай эм найруулах ухаанаар дахин өрсөлдөх гэж байна. Тийм үү? Унсан газраасаа босох нь зөв. Энэ хэрэгт бид оролцох ёсгүй. Үс хонзонгоо өөрөө л барагдуулна. Гэхдээ Ван овогтны зал мэхнээс сэргийлж Ян Юань чи болон бусад хүмүүс түүнийг нууцаар дагаж хамгаал. Түүний аюутгүй байдалд сэр суулгаж болохгүй. Ян Жинхэ сэтгэл зовнин ийхүү хатуу сануулв. Би хариуцъя ахлагчаа. Ян Юань, би өөр зүйд амдаж чадахгүй ч хэн нэгэн Ян чинд гар хүрэх гэж оролдвол амь насаараа дэнжин тавиад ч болов хамгаалах болно. Ян чин 3 өдрийн дараа Ван овогтныг эм найруулах ухаанаар дуудах сураг Ян овогтны ойр орчмын овгуудаар түгв. Хүмүүс Ян чиний энэ зөрөгтэй шийдвэрийн тухай шуугцгаана. Их овгийн авьяаснуудыг дуудана гэдэг ховор үзэгдэл бишиж Ян чин шиг ингэж ил цагаан зарлах нь урд хожид үзэгдээгүй. Тэнцэн ихэлбэл ухрах зам үгүй. Ян чин нэг л өгүүлбэрээр өөрийнхөө ухрах замыг хааж өргөчээ. Ялбалч яах вэ? Ялагдвал түүний нэр хүнд дахин босч ирэхгүйгээр унах нь гацаагүй. Энэхүү зориг зүрх энгийн хүнд байдаггүй тул хүмүүсийн анхаарлыг ихгүй татсан юм. Миний бодлоор Ян чиний тархинд л асуудал байна. Ухрах замгүйгээр дуудана гэдэг гарцуу хүний л хийх ажил. Тэр их овгийнхнийг тоглоом гэж бодоо юу? Үгүй дээ. Энэ бол бусдад үгүй ир зэрэг юм. Чи бол их овгийнхнийг дуудаж зүрхлэх үү? Охид бүсгүйчүүд Ян чиний тухай ярихдаа нүдэн гялцаж. Тэр ямар залуу, ямар зоригтой гэж түүнийг хэн эсэргүүцэх юм бэ? Би ямар ч байсан нөгөөдөр очиж түүний тэнцээнийг үзнэ хэмээн шуугилдана. Хэдийгээр үзэх хүн олон байсан ч Ян чинд итгэх хүн цөөн байв. Урд нь эм найруулах тэнцээнд 300 дүүрэн эм хийгээд нэгийг ч бүтээж чадалгүй. Ван овогтны доог тохуу болж байсан. Үнэхэн бүхэн сайн санаж байгаа. Ян чин хэтэрхий яарч байна. Тулааны урлагт авьяастай байж болорч эм найруулах ухаан нь үнэхээр дорой. Энэ бол үхэл рүүгээ ахаж буй хэрэг. Цаг хугацаа эргэлтгүй өнгөрч 3 өдөрч ирлээ. Олон хүн түүнийг унсан газраасаа босох гэж зүтгэж байна хэмээн бодсон ч Ян чин огт өөр бодортой байв. Ван Рен, Ван Дэн нарыг дуудсан нь ердөөл өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулж хуучин Ян чиний үр төлөөсийг хааж буй хэрэг. Иймэрхүү гүжүүд зан гаргах дургуйч одоогоор өөр арга алга хэмээн Ян чин амандаа шивнээд орон дээрээсээ бослоо. Хүрх төлний өмнө загсаад өөрийгөө харбал Юй Сяхуй, Ван Юнкай хоёрын үс хонзонтой сэтгэхүүгээр бол Ван овогтнyd намайг хүлээж байгаа нь гарцаагүй хэмээн мушив. Түүний төлөвлөгөө бүгд ёсоороо явж байлаа. Эм найруулах тухайд тэрээр өөртөө 100% итгэлтэй байв. Бурхан саад болвол бурхныг нь, хүн саад болвол хүнийг нь цавчих хэмжээний бардам итгэл түүнийг эзэмджээ. Энд ч сайн хэрэг. Тэдний надад хандах хандлагыг бүрэмсэн өөрчилж, хуучин Ян чиний нэр хүндийг ч цэвэрлэнэ. Эзэнтэн минь, таны хэрэгэлдэг бүх багжийг бэлтлээ. Өөр тушаах зүйл байна уу? Хэмээн Гүү минь ювэ хаалганы цаанаас зөөлөн дуугарав. Хий. Хаалга онгооход нарны гэрэл дуусаж зогссон дулаан зөөлөн харцтай Ян чин харагдлаа. Хэрэггүй дээ. Бүх зүйл бэлэн юм бол явцгаая. Эзэнтэн минь, бид Ван овогтнyd очих уу? Хэмээн Гүү минь ювэ жижиг алхмаар түүний дагав. Тийм ээ, Ван овогтнyd. Ян чиний харц асаж ширтэнэ. Гүү минь ювэ тэр харцыг тодхон харлаа. Энэ бол ухрах замгүй шийдэнгийн харц байв. 57 дугаар бүлэг. Өвөг дээдсийн буш ухах ажилд
бие гаргууд. Харийн овгуудыг стооцвол Ян Чин, Ван Юнкай, Юй Сяхуй нарын үс хонзонг дэндүү дутуу үнэлжээ. Энэ явдууд аль хэдийнэ олон нийтийн анхаарлын төвд орсон байлаа. Ян Чинийг Ян авахнаас гахад л хэдэн 10 залуус даргацсан байв. Та нар яах нь вэ? Ян Чин гайхан асуув. Ян Үу нэг гараа алдсан ч өмнөхөөсөө илүү эрч хүчтэй харагдана. Тэрээр гараа савлан Ян Чин бид чамайг дэмжихээр ирлээ. Ван Рен, Ван Дэн хоёрыг заавал ялах хэрэгтэй. Ван авахтнууд биднийг дэндүү их доромжилсан. Бидний гомдлыг тайлж өгөөч гэв. Ян авахт нь дундад зэрэглэнийх тул их овгийнхан өмнө бүхэлцгөөс өөр аргагүй. Өдөр тутамд доромжлыг төвчин өнгөрүүлдэгч дотроо хорсол буцалж байдаг нь нууц биш. Эр хүн болсон хойно бусдад дээрлэхүүлэхийг хэн хүсэх вүлээ? Ян Чин бүх найдрыг чандал тавьсаа. Босгүй бол манай гэр бүлийн мөнгөн хонхцоохыг ав. Надад им найруулах багаж хэрэгсэл байна. Бүгдийг нь ав. Ян Үу тэднийг дууга болгоод одоохондоо дэмий яриагаа зогсоо. Ян Чиний им найруулах чадварыг би мэднэ. Ван авахтныхан түүнийг доог тахуу хийх нь гацаагүй. Тэднийг олзуулаа болоод Ян Чинийг дарамтахыг оролдвол яах вэ? Доромжил бол доромжлуулж, тулдвал тулдъя. Манай Ян авахтны залуус хаттай шүү. Ян Чин инээмсэллээ. Тэднийг омогтой залуус гэдгийг ойлгох шиг болов. За, Ван авахтны үүдэн дээр очиод бужигнуулцгаая. Яг тэр үед Ахмад Ян гарч ирэв. Түүнийг хармагц залуус чимээгүй болж хүндэтгэлтэйгээр бүхийсэн юм. Ахмад Ян гэж Ян Чин баяртай өгүүллээ. Түүний ирсэн нь Ван авахтныхан илүүц зүйл хийхээс сэргийлж хамгаалах зорилготой нэгт. Энэ тэмцээн бол зүгээр нэг тулаан биш. Ян авахтны нэр хүндийн асуудал юм. Ахмад Ян урт цахлаа илэн. Ян Чин, өнөөдрийн тэмцээн бол ердөөл им найруулах ухааны сорилт. Гэхдээ чи бол миний нүдээр Ян авахтны залуу үеийн нүүр царай юм. Чи ялагдвал манай авахт нь их овгийнхны өмнө дахин нэг удаа сөхрөн гэсэн үг. Залуу байхад би ч бас чам шиг зоригтой байсан ч бүтлгүүцсэн. Их овгийнхныг сорин гэдэг хизүүж бүтлгүүтгэхээс айх хэрэггүй. Зориг гаргасан нь ядагдсанаас хавьгүй дээр химэн зөөлөн шивнэв. Ян Чин түүний сэтгэлийг ойлгосон тул санаа зовлтгүй дээ Ахмадаа гэд инээмсэглэн цааш алхлаа. Ван авахтны үүдэнд ирэхэд хүмүүс үе олноор цугаржээ. Ян Чинийг хармагц тэд замаа тавьж өгөөд улам ширүүн ярилцаж эхлэв. Ян авахтных нь ирлээ. Хардаа тэд үнэхээр тулалдахаар иржээ. Цуу яриа үнэн байж. Ван авахтныхан хэдийнэ хүлээж байсан аж. Тэдний хувьд энэ бол хүч чадлаа гайхуулах сайхан боломж. Ван Рен, Ван Дэн хоёр урд зогсоод Ян Чинийг шоолонгуу харна. Ван Рен инээд албан. Ян Чин, чи эрэх зэрэгтэй байсанд гайхах юм. Өмнө нь ялагдаад ханаагүй юм уу? Дахин намайг хүндэтгэх гэж ирв үү? Ян авахтны нэгэн залуу уурзан хашгираад Ян Үу түүнийг яаран зогсов. Сүмэлцэх хэрэггүй. Тэдний өмнө сул дорой харагдаж болохгүй. Химэн Ян Үу залуустаа анхаарууллаа. Бүгд сонс. Нөхцөл байдал эвгүрхвэл дуурцгаа. Манай Ян авахтны залуусын хатуу чанга занг харуул. Хэрв тэд ааш муутай байвал өвөг дээдсээс нь эхлээд хараагаад өг. Аха, санаа зовлтгүй. Өвөг дээдсийн бул шухах хараах ажилд би гаргууд шүү. Химэн нөгөө залуу цээжэд илтлээ. Ван авахтны царайдаг хүүхдүүдийг 5-5-20 болтол нь хараагаад өгнө. 58 дугаар бүлэг. Надад нэг санал байна. Зүйтэй, ингэж шулуухан ярилцсан дээр залуу хүмүүс лимчин хаяа нэг шууган тарихад явал гэж. Ван авахтнууд хичнээн хэлгэнлээж манай Ян авгийн ахмадуудад гомдол мэдүүлэхээс цааш хитрэхгүй. Тэд манайхны эсрэг шууд хөдөлж зүрхэхгүй. Химэн Ян Ву итгэл төгс өгүүлв. Дунд Зиндааны овг аймагуд их авахтнуудтай энэ зэрэгц гүйжгэлээ. Тэд дураараа дээрлэхэж бас зүрхлэхгүй. Залуусын хоорондох маргаан хичнээн ширүүслэж хүний ам эрсдэж хэрэг биштгэхгүй л бол хүүхдийн тогсоомтуудыхэнд тооцогдно. Энэ зэргийн асуудлыг Ян авахтнууд үлэн зохицуулж чадна. Тэгээд ч Ян ахлагч ард нь түшиг буусан сууж байхад айх зүйл юу нэ? Ян Ву залуус ахлан "За, одоо чин дүүгийн юу хэлхийг сонсцгоё" гэлээ. Ян Чин гараа ардаа аван урд нь гарч зогсоод тайван дуугаар "Нэрэ тийм. Ван авахт Ван Юнкай гэж нэг сууд хүү байдагсан. Бид хоёр баггүй холбоотойсэн. Тэр хаач чавэ?" химэн асуув. Өнөөдөр Ван Юнкай үзэгдэхгүй байгаад тэр огтхон ч гайхсангүй. Ян Чин, тулаанд ялалт ялагдал ээлжилдэг жамтай. Чиний тулааны чадвар бидний төсөөллөөс давсныг би хүзээн зөвшөөрнө.
Гэвч биднийг Ван Юнкай шиг арчаагүй амьтад гэж бодож байгаа бол чи тун чиг андуурч байна. Хэмээн Ван Рэний ах Ван До өгөөтэй инэв. Түүнд ингэж хэлэх бүрэн эрх бий. Учир нь Ван Юнкай бол Ван Овгийн шилдэг залуусын тоонд орохгүй. Харин Ван Рэн, Ван До хэмээх ах トゥ хоёр л тус овгийн нүүр царай юм. Ах Ван До нь тулааны урлагийн гоц авьяастан бөгөөд дөнгөж 15 настайч бие бэлдэржүүлэх 5 буу шатны оргилд хэдийнэ хүсэн нэгэн. Харин дүү Ван Рэн нь архимын салбарт цахиур хагалж яваа бөгөөд саяхан дээд оршихуйн үрлийг амжилттай гарган авч жинхэнэ 1-р зэрэглэлийн мастер архимч болсон гих цууд харжээ. Дээд оршихуйн үрэл нь тулаанчдын хүч чадал бие бэлтрийг чангалж чадварыг нь тодорхой хэмжээгээр ахиурдаг тул 1-р зэрэглэлийн дээд үрэлд тооцогддог. Үүнийг найруулж чадсан хүн л жинхэнэ мастерт тооцогдох учиртай. Ах нь тулаанаар, дүү нь архимээр гарсан энэ ах дүүс ойр орчмын овг аймагуудын дунд нэр алдраа цуурай туусан улс. Урдын Ян Чин архимын хувьд Ван Рэний хүлийн чигчийн хороонд ч хүрэхгүй байсан билээ. Энэ үед Ван Рэн нэмж Ян Чин би чамайг дорд үзэх гэсэнгүй. Гэхдээ Ян ахлагчийг эс тооцвол танаа овогт миний архимын чадвартай дүүцэх хүн нэгч байхгүй. Миний нүдээр бол та нар зүгээр л анхан шатны санархчид гихэн тэр. Энэ үг Ян овгийн залуусын дургүйг дээд зэгт нь хүргэв. Ян бүү тисэлгүй суудлаасаа өндөлсөн. Чи хэнийг хог шар гэвэ? Химээн хилэгнэн хаширлаа. Чамайг л хэлж байна Ян бүү. Нэг гар чинь хугарчаад байхад гэртээ хөвтөж байхгүй. Энд ирж өөрийгөө шившиглээд яах вэ? Химээн Ван Рэн басамжлан тухуурхав. Түүний нүдээр бол дунд зиндааны овогтнууд их овогтнуудын хөлд чирэгдэж доромжлуулж явах тавилантай аж. Ян овгийнхноос ийм доромжлыг твчих хүн байсангүй. Ясангуяа маргаанд орохцгүй гэж андраасан Ян Ийм нь уурсан босож Ван Рэн чи өөрийгөө үнэхээр сууд амтэн гэж бодоо юу? Тэр өмхийн амаа хамх химэн зандрав. Жасмин үг хэлээ мэдэрээ. Ван овгийнхан цөм босцоолоо. Ян Ийм нь шударгаас үс хонзондоо хөтлөгдөн өчүүхэнч айсангүй. Тэрээр игөөдөн инээж юу болов? Дургуй чинь хүрв. Амаа цэвэр байлгах гинэ. Би өгн бохор амтай л да. Гэхдээ яг над чиг өмхийн амтай устай л ингэж харцдаг юм. Харж очоод өөрийнхөө амны эвгүй үнэрийг нэг үнэрлээд үзээрэй. Ягэр жорхон руу үсрээд орчихсан юм шиг л үнэртэж байна. Ван Рэн, Ван До та хоёрын аав ээж чинь ийм өмхийн амтай байхыг зааж өгсөн үү? Эсвэл өвөг дээдсээс чинь уламжлагдаж ирсэн юм уу? Танаа өвөг дээдс чинь бүгд жорлонгоос гарч ирсэн. Өөртөө дэндүү итгэчихсэн. Үхмэл өмхийн амтай уулз байсан юм биш үү? Ян Иминий ам аг буу шиг л ажиллаж Ван Овгийнхнийг хэлэх үггүй болтол нэргэв. Гэзаза химэн Ян Ву адагтшин дэмжлээ. Хүний өвөг дээдэс бош бунхныг ухаж хэлэхдээ Ян Имийн үнэхээр гаргуудажээ. Ван Овгийнхан түүний өөдөөс хэлэх үг олсонгүй. Учир нь тэд ийм маягаар хэрүүд хийж сураагүй. Багасаа дээд зэрэглэлийн боловсрал эзэмссэн их овгийнхан тул ийм нөхцөлд яахаа мэдэхгүй гацчихв. Ян Иминий урам зэрэг орж ахаад нэг ээж харахаар амаа арчиж байтал Ян Ву 2 удаа хүчтэй ханиалгана. Имин ингээд болно гэж зогсоолоо. Энэ үед Ван Овгийн ахмадууд Ян ахлагч руу эвгүйцэн харцаар харж Ян Сүндө танаа Ян Овгийнхан бүгд ийм соёлгүй болсон. Эсвэл зөвхөн хилээрэл толдож чаддтiim үү хэмээн босцоо. Ян ахлагч найр сэтвэрх гаргана. За Ван ах минь тэдний дутуу хүмүүжүүлсэн миний буруу. Гэхдээ заримдаа хил амаар хэрэлтэнч хүний чадварыг илтгэдэг босоо хэмээн хариуллаа. Тэрээр Ван Овгийнхантай ярилцахдаа үг дутуу дулимг дуугарсангүй. Ян Овгийнхан өнөөдөр ямар зорилгоор ирснээ санаж байгаа байлгүй. Хэрв ийм хүүхдийн тоглоом шизүүд хийх гэж байгаа бол манай Ван Овгийнхан оролцохгүй. Танах нүрэ барж байхад манайх нэр төрөө бодох хэрэгтэй байна хэмээн Ван Овгийн ахлагч ширүүн өгүүлв. Ян ахлагч одоо тэглэх цаг болсныг мэдэрч тэгвэл цаг алддаггүй архимын тэмцээний эхэлцгээе гэлээ. За яах вэ? Тэмцээн эхлэхээс өмнө дүрэн журмаа тохирох уу хэмээн Ван Юн хүүтнэр асуув. Бид хоёр хоёулаа залуусын тэмцээний шүүж шодрог байдлыг сахина. Тэмцээний явцад хамгийн энгийн үрлийн зуух ашиглах ёстой. Эцэст нь үрлийн чанар, өнгө үзэмж, тоош хэрхэг болон найруулах явцыг харгалзан ялагчийг тодруулна. Ван ахыг шудраг шүүн дидэгт найдаж байна хэмээн Ян ахлагч өгүүлв. Чи л өөрөө үүний санаж явбал барав хэмээн Ван Юн хамраараа дуугарав. Тэрээр Ян ахлагчтай адил алхимч бөгөөд Ван Овгийн гол багнуудын нэг байлаа. Ван Юн гараа ардаа умхарч "За, Ян Чин, Ван Рэн, та хоёрт татууцах зүйл байна уу?"
хэмээн асуув. Надад алга гэж Ван Рен хүүтнээд хариулв. Надад байна хэмээн Ян Чин гинт дуугарлаа. Жаал минь чи өөр юу хэлэх гээв хэмээн Ван Юн төвчээр алдан түүн рүү харав. Ян Чин гараа ардаа ун зүгээр нэг өрсөлдөх нь сонирхолгүй байна. Миний бодлоор бооцоо тавьсан дээр байх. Тэхгүй бол энэ тэмцээн дэндүү уйдгартай. Үзэгчдэд ч сонирхолгүй санагдана. Миний хэлж байгаа зүйтэй биз дээ. Тэр зөвхөн Ян авгаа дэмжүүлэхээс гадна энэ тэмцээнд өндөр бооцоо тавихыг хүсэж байлаа. Тэгэхгүй бол түүний ховорхон тохиох алхимийн үзүүлбэр ямар ч үн цэнгүй болгосон билээ.